манай глобал нэгдсэн үүдийн орчилтойгоо холбоотой мэдээлэл олгож байна. 1992 оны 1 сарын 13-ны өдрийн үндсэн хуулиар тэгж байна. 1999 оны 19 сарын 24-ний өдөр, 2000 оны 19 сарын 4-ний өдөр, 2019 оны 11 сарын 14-ний өдөр хос бүрдээ 3 удаа шинжилж үзсэн байна. 1999 оны 19 сарын 24-ний өдөр ямар өөрчлөлт болсон байна харъя. Энэ үед хурлын дарга компьютерч үзсэн байна. 2000 оны 12 сарын 4-ний өдөр ямар өөрчлөлт болсон бэ харцгаая. Энэ үед их хурлын дарга ийм шүтсэн байна. За 2019 оны 11 сарын 14-ний өөрчлөлт буюу жилийн өмнө өөрчлөлтээс мэдээлэл гаргасан. Энэ гарсан энэ маш их өөрчлөлт болсон. Хотын замд байсан. За сүүлийн өдрүүдэд шинжлэгдсэн 6 дугаар зүйлийн 2-ын талаар нэлээд олон малаа хийж байгаа. Хүмүүсийн зураг бичлэгийг тавьдаг. Баярлалаа. Бочаргал байхгүй юм. Тэнд байна. За бочаргал. Ерөнхийдөө энэ төрийн ажлыг ингэж явуулд юм байна оо гэд ер нь ойлгочлоо залуучууд нь. За энэ дээр нэг ийм асуудал харагддаг юм аа. Яг залуучуудын нүдээр харахад энийг та бүхэн мэдж байгаа юу, мэдэхгүй байгаа юу? 1992 оны хуулиар чинь нэг үндэстний үндсэн хуулиа гаргаж тавихгүй олон үндэстний үндсэн хууль гаргаж тавиад ард түмний эрх ашиг, газар, тусгаар тогтнол гэсэн энэ гурван хамгийн үндэстэн оршин тогтнодог энэ асуудлыг хувь хүний эрх, хөрөнгө, эрх чөлөө гэсэн ийм хувь хүний эрх чөлөө гэсэн ийм гурван зүйлээр орлуулсан байт юм аа. Тэгээд энэ асуудлаа ер нь солисноо ойлгож байгаа. Энэ бүх суурь агуулга програм хангамжаар пунктчилсан солигдсон учраас одоо сүүлдээ 19 онд хийгдсэн ажил чинь ямар ажил гэхээр газрыг бараа таваар болгох ажил хийсэн юм. Ард түмнээс асуудаг систем чинь байхгүй байсан гэж болно. Технологиор одоо асуудаг болцсон. Төлөөлийн системүүд чинь дэлхийд даяар байхгүй болж байгаа. Энийг бас мэдж байгаа юу? За дараагийн асуудал бол өнөөдрийн дуудаж уулзж байгаа асуудал чинь ард түмэнд 6-2 гэдэг чинь ямар ч аюулгүй, асуудалгүй, газар нутгийг чинь зархаагүй гэсэн ийм л мэдээлэл өгөх гэж байгаа. Хэвлэл мэдээллийн хурал байна гэж. Энэ учраас миний хувьд бол энэ дээр бол эрс хатуу байр суурьтай байна. Өөрөөр хэлбэл энэ бол газар нутгийг бараа таваар болгосон үйлдэлээ одоо сүүлд нь орон нутгийн болон төрийн өмчийн тухай хуулийг засна гэсэн асуудлаар цаашаа явах гэж байгаа юм байна. Энэ бол гэхдээ миний хувийн ойлголт шүү. Ганцаархнаа би ингэж ойлгож байна. Энийг бол мэдээж олон нийтийн хэрэгслээр бол харуулад ингэ явах байлгүй. За яг оюун толгой асуудал дээр би одоо Ганбаатар гишүүнийг олон жилийн өмнө харж ирсэн. Хин шүү, ямар попын хаан гэж явж ирсэн. Одоо тэгвэл тэр айхтар хууль зохиодог хүмүүс, хуульчид те эм ч юм уу, инженер юм уу, агроном ч юм уу, Монгол улсын уламжлалыг мэддэг хүмүүс үү? Ийм хүмүүс бид нар хуулийг нарийн мэднэ гэж яваад байдаг. Энэ хуулийн дотор чинь байгаа үг үсгч яг хаана ямар агуулга тагуулж байгаа технологийн хувьд гадны улсууд шалгаж байгаа. Ийм шалгаж байгаа технологийн янз бүрийн баримт бичиг байна уу? Код байна уу? Ийм асуудлаар бид нэр цаашаа явахгүй. Энд чинь үндэстэн сүнлөө. Үндэстэн чинь байхгүй болох гэж байна. Тэгэхээр энэ улсын их хурлын гишүүд нь ч гэсэндээ ингээ хүрээд ирэхээрээ зэрэг бүхнийг мэддэг хүн болоод ингээ 4 жилээр ингээ үндэстнээсээ асуухгүй магадгүй ингээд хуульчдын үгийг сонслоо. Сонсонгууд онл ярьд юм байна уу? Би хуульч биш мэдэхгүй.
Тэгэхдээ би Монгол хүн, Монголын бидний энэ үндэстний хаадын эртний тэр том хүмүүсийн хэлсэн сургаалын дагуу бид нэр явах хэрэгтэй. Энэ сургаалаас илүү тэр давсан онол гэдэг чинь бидний амьд үлдэх арга биш. Гэтэл одоо ингээд 6-гийн 2 бол ямар ч асуудалгүй ард нийтийн газар нутгийг бид нэр зарах гайгүй яагаачгүй гэдэг ийм л зүйлийг ярьж байгаа нь бол харамсалтай байна. Энэ бүхнийг ер нь энэ асуудлыг бол дүндээ жанцангой хариуцж барьж явсан байдаг. Насаараа энэ хурал дотор суусан хүн байдаг. Ингээд зөндөө олон гişүүд байж л шүү дээ. Бат Эрдэнэ авраг байж л шүү дээ. 64 тавлаа та нар баталж байгаа гэж харсан шүү дээ. Монгол хэлээр нь ойлгохгүй байгаа юм бол гадаад найзуудаас асуултаа та бүхэн. Гадаад найзууд чинь бүгдөө танаа улс нийтийн болсон байна гэж хэлж байгаа байхгүй юу? Би тэгвэл нийтийн улсын иргэн байж чадахгүй. За. За баярлалаа.